Kdo pak ty zase seš? Kdo pak tě vyhodil? Kdo pak seš? No. Муурын байшин. Энэ газрыг үнээс өөрөөр нэрлэх боломжгүй. Муурнууд хаа сайгүй. 100 муур амьдардаг энэхүү газар нь ямар дүрм журм баримталдаг бол? Тэд хэрхэн бие биетэйгээ дасан зогсож амьдардаг бол? Тэдний ирээдүй ямар хуу байдаг бол? Та энэ бүгдийн хариултыг энэхүү бичлэгнээс олж авах болно. Муурын байшин. Бидэнтэй хамт дотогш орцгоо. Máme tady zase nějakého nového broučka. Hladová, špinavá, өлсгөлэн, бохир, хаягдсан, ганцаардсан. Энэхүү хаалганы цаана түүнийг 200 төвчээр нь алдагдсан нүд хүлээж байна. Тэр энэ газрыг асуудалгүй шин гэрээ болох болов уу? Яг л бусад 100 муурын адилаар Йоко энэ муурын байшинд ирсэн байна. Энэ газар бусад газраас олон зүйлээрээ ялгаатай. Бид энэ байшинг бүхэлд нь муурнуудад зориулж тохижуулсан. Бид энэ газраа шувууны үр шиг барьсан. Ингэснээр муурнууд маань гадаа чөлөөтэй гарахын хажуугаар гадны олон аюулаас хамгаалагддаг. Бид муурнуудтайгаа өрөөгөө хуваалцах үе байхад заримдаа тэд бидэнтэй хуваалцах үеч байдаг. Платочки, так, вот чисточка, там ватный бой, что будет готово? Уж будет кочечка готова. Ну, ты сишь мацона кочечка. Я, все будем сделать, я. Все будем сделать. Так, с той стороны. Ну, ты chcешь акири купать, я? Камарадка се купить. Йоког энд үлдээхийн тулд эхлээд анх шатны үрслэг хийх ёстой. Шинэ муурыг угтаж авахдаа муурыг эрүүл хэсгийг шалгаж үздэг. Хэрвээ эрүүл биш байвал амьтны эмчилгээнд хамрагдуулж хорхой байгаа үгүйг шалгана, чихний шимэгчтэй эсгийг үзнэ, мөн вакцинд хамрагдуулна. Битгэн баг зэрэг эвгүй мэдрэгдэг тул тэд үүнд хөвчлэн дургу байдаг. Йокогийн хувьд хамгийн хэцүү байгаа зүйл нь шинэ орчин юм. Тэр хэрхэн шинэ орчинд дасан зохицох бол тэр аль хэдийн бие биенээ мэддэг болсон 100 муурын дунд уусан шингэж чадах болов уу? Бид үүнийг олж мэдэх бол. Бид бол Мяу SOS иргэдийн холбоо бөгөөд муурны хамгаалах байр гэсэн нэрээр ажилладаг. Бид муурнуудаар дүүрэн гэр бүл шиг л байдаг. Заримдаа хэтэрхий олон болохоор тэд ч бидний гэртээ амьдруулдаг билүү гэж бодоход
Бид хамгийн ихдээ 101 мууртай байж үзсэн. Бидэнд нэг удаа маш хөвгөлтэй зүйл тохиолдсон юм. Нэг удаа муурны хоолныхоо амийг нь таглагаа мартаад орхичихсон чинь дотор нь хараахан нэр өгч амжаагүй нэг муур орчихсон байсан. Тэгээд бид түүнийг Фитмин гэд нэрлэчихсэн. Яагаад ийм олон муур гэж үү? Яагаад гэвэл гудамжинд маш олон орон гэргүй муур байдаг шүү дээ. Тиймээс л бид тэдэнд туслахыг хүсээд энэ газрыг ажилуулж байгаа юм. Бид тэднийг яаж хайрлахыг сурсан бөгөөд тэд бидний сэтгэл зүрхэнд маш том орон зайг эзэлдэг. Гэртээ ядраад ороод ирэхэд тэд маань над дээр хурж ирээд нүдрүү минь ширтдэг. Тэгээд л бүх стресс маань тайлагдчихдаг. Муурын нүд бол цөөхөн хүний харж чадах ид шидэм ертөнцийн толь юм. Би энэ эртний селтик хэллэгийг олж мэдээд муурны нүдэнд хүч үнэхээр тэдэнд байдаг гэдэгт итгэсэн. Эдгээр бяцхан амьтад өдөр тутмын амьдралаараа өөрсдийн хүч чадлаа надад батлаад өгдөг. Йоко анхан шатны үзлэгийг амжилттай давжээ. Тэрээр цоо ирүүлж гисэн хэдий ч түүнийг бусадтайгаа хэрхэн харьцахыг бид хараахан мэдэхгүй. Йоког бид бусад муурнуудын дунд зөөврийн төмөр өрөнд хийчихсэн байгаа. Бусад нь түүнийг ажиглан, үнэрлэн сонирхно. Ингэснээр тэр багаар дасан цогцно. Тэр тэднийг үргэлж харна. Харахаас өөр сонголтгүй учраа явандаа таснаа гэсэн үг юм аа. Муурнууд зарим талаараа хэрэгцээтэй байдаг. Адагтай Тауберовагийн муурын байшин Америкийн нэгдсэн улсын Пенсильвани мужийн төслөөс санаа авсан бөгөөд тэр төсөлд нь унших чадварын дутагдaltaй хүүхдүүд мууранд ном уншиж өгснөөр уншлагаа сайжруулсан байдаг байна. Муур бол тайван сонсогч юм. Тэд ердөөч хүүхдэд саад болж үүмэлдэггүй. Мөн хүүхдүүд бие биенээ шүмжлэхийн оронд зөвхөн муурандаа л анхаарлаа хандуулдаг аж. Морек колис клубичка. Надад энэ туршилтын санаа нь маш их таалагдсан бөгөөд би одоо өөрөө энэ санааг муурын байшиндаа хэрэгжүүлдэг. Хүүхдүүд ч мөн дуртай байгаа юм шиг харагддаг. Йокогийн үрээ орхиж бусадтайгаа нэгдэх цаг иржээ. Бусад нь түүнийг хүлээж авах болов уу? Муурнууд нохоо шиг бүлэг үүсгдэггүй. Дээрэнгүй нохоо гэж байдаг ч дээрэнгүй муур гэж байдаггүй. Муурнууд өөрсдийгөө дүгүүлэхийн тулд бусдыгаа дээрлэхдэггүй. Бидний харж байгаагаар Йоко одоо бусдаараа хүлээн зөвшөөрөгдөж байшин дотроо чөлөөтэй гүйдэг болжээ. Муурын байшин дан ганц хаягдсан муурнууд ирдэггүй бөгөөд маш хүнд гэмтсэн муурнууд ширдэг байна. Муур үрчилж авахыг хүссэн хүн бүхэн ирээд тэднийг авч явж болно. Гэхдээ тэрнээс өмнө би тэдэндээ муур маань хаана амьдрах, ямархуу нөхцөлд өсөж тойрнох гэх мэтээр бяцхан ярилцлагыг хийдэг. Муурын байшинд муурнууд өндөр чанарын хоол хүнс болон шаардлагатай асаргаанд байдаг. Тиймээс шинэ эзэн нь мөн адил эдгээрийг санал болгох хэрэгтэй. Биднийг орхиж яваа муур засуулаагүй байх юм бол шинэ эзэн нь муурыг засуулна гэсэн баталгаа өгөх ёстой. Ингэж байж л муурнууд ахин гудамжинд хаягдахгүй сайн эзний хамтаар сайхан амьдрах боломжтой болно. Бид үүний төлөө л ажилладаг. Každá kočka měla svůj domov a svýho pánička na mazle. Өнөөдөр Маги гэгдэх British Blue үлрийн муур байшингаа орхин одлоо. Мөн тэрээр маш найдвартай эзний гарт очлоо. Түүний эзний талаар сонирхож байна уу? Түүнийг ямар газар амьдрах бол гэд гайхаж байна уу? Тэгвэл тэр бүгдийг та бидний арын хэсгүүдээс үзэж болно. Nebo jak těžké je uživit 100 koček.